Эсо Мартини подкаст эхэлж байна. Yay! Сайн байцгаана уу үзэгчдээ. Ингээд бид тээр ээлжид дугаараараа маш сайхан нартай өдрөөр бичиж байна. Finally Европт нар гарсан хүмүүсээ. Өгүүлжингөө 3-4 сар нар гараагүй эцэст нар гарч цэнхэр тэнгэр үзлээ. Тэг үнэхээр гоё хаврын уур орсон байна. Тэгээд хаврын уур орсон учраас бүр ингээд сэтгэл амар догтлоод ер нь айгүй аз жаргалтай байгаад байна. Хизээ нар гарсан танад? Саяны бараг 7 хоногийн өмнөөс нар гарсан. Манад сүүлийн хэдэн хоног 3-5 хойш нарт. Өнөөдөр хэдэн градус? Өчигдөр манад 19. Оо, манад өнөөдөр 13 градус юм. Бас сэрүүхэн маа биш. Манай өнөөдөр 17 градус. Вау. Бүр хавар болсон юм шүү. Yes. Хүмүүс подолготой явж илгаа да. За. Үнэндээ подолг гарч өмсгөр шилдэг. Гэхдээ хүмүүс подолготой явж. Европод ч бас арай дэндүү. Хаврын салхи хавирга нэвчих гэж би хэлмээр санагдаж байна. Аль энийг нэг германаар орчуулах та. Өөртөө зүгээр юу хэлээд юм лээ. Хуурамч хавар гэлгээд идэм лээ. Одоо байж байгаа хөтөр чинь. За, нарал гарч ивэл ямар ч хүүтэн байсан хамаагүй. Бид нар бол давна энэ бүгдийг. За, тэг өнөөдрийнхөө сэдвэр бол битээр Singles Inferno-гийн тухай ярих гэж байгаа. За, би бол нэг тийм амар солонгосын тийм амар фэн биш. Найзынхаа бодох юм бол гэтээ яг юу ер нь дуртай драмагаа үзчихдэг. Тэгээд энэ шоуг бол ер нь сизон болгоныг үзчихдэг байгаа. Тэгээд энэ тухай битэр өнөөдөр ярихаар шийдсэн. Тэгээд ер нь бол тэгээд хүн шүүмжлэх шиг сайхан юм байхгүй. Хүн шүүмжлэх шиг сайхан биш ээ. Sorry, андуурчлаа хүмүүсээ. Хүн шүүмжлэх шиг амархан юм байхгүй. Тэгээд хүмүүс хэлж штэ хүн шүүмжлэхээр цайгаа шүүж угаач гэдэг. Гэтээ өнөөдөр битэр шүүмжлэхээр ирлээ. Тийм үгээс тийм ах удаа. Тийм үг сонсож байгаагүй юу? Окей. Би одоо эсвэл өөрөө зохиоцсон болов хүн шүүхээр цайгаа шүүж юм уу гэ. Яна би зохиоцсон байх та ямар ухаантай охин бэ? Юу? За гэтээ өнөөдөр би тэр цайгаа шүүхгүйгээр хүмүүсийг хух шүмжлэхээр ирлээ. За тэгээ та нар бэлэн үү? Яа. Замарч хийсэн нөгөө сүүлийн season 5 маань сая гараад дууссан штэ. Тэгээд ер нь бол жоохон хоцорчлаа арай өмнө биччихжээсэн. Юу нь яг ингээд жоохон дуусгаад ирж байгаа гэхдээ зүгээрээ. Нөгөө хайп нь жоохон дуусгаж байгаа гэхдээ зүгээрээ. Тим чинь одоо хоёлоо хэлэхдээ оролцогчдынхаа талаар жоохон ярий те. Гэхдээ ер нь чамд энэ сүүлийн season нь ямар санагдсан? Бусад season-өөсөө илүү. Ер нь ямар ч юм сонирхолтой байсан. Өмнөх season-ыг бодвол хамаагүй сонирхолтой байсан. Өмнөх season надад жоохон уйдгартай юм санагдсан зөө. Тэгтээ тэгээд нөгөө нэг Минасу ер нь амар юу юмсан юм шиг санагдсан шүү дээ. Одоо энэ season-ыг амар сонирхолтой болгосон гэх юм уу? Чамд ямар санагдсан? Тий, надад илүү нэг юм одоо өмнөх сизнүүдийн үзэх юм бол солонгос хүмүүс ч амар нэг тийм бие барьсан эмоцоо нэг тэгж гаргадаггүй нэг жоохон хитрхи хуурамч юм шиг те яг зүгээр л ингээд байнгын нэг царайтай байж идэг заяа ингээд нэг тийм амар эмоцоо гаргадаггүй. А энэ сизний давуу тал нь одоо залуу үеуд орсон одоо 2000 оны хүүхдүүд Gen Z үеийнхэн орсон гэдэг надад амар нэг юм өөр санагдсан шууд ингээд хилэх гэж байгаа юмаа хилдэг ч юм уу те яг хөө мэдээж Минасу Америкт байсан байснараа ялгаатай ер нь нэг тийм амар юм амьд байгаа. Гэтэ Минасу бол надад таалагдсан гэж хэлээгүй. Зан характерууд бол red flag. Гэхдээ яг ингээд яг гоё айгу амьд байлгасан тэр шоуг бол тэрүүгээр надад айгу сонирхолтой байж чадсан бусад дугааруудаа бодох юм бол Тий ер нь бол хүмүүс бас яг тийш бодож байгаа юм шиг Минасу одоо яг тийм нөгөө Минасуд нэг бол туртай нэг бол дургу тэгсэн мөртлөө бүгдээр бол яг шоуг гойлгосон гэдэг санал нийлж байгаа. Тэгээ миний нэг унсан юм дээр авир нийтдээ нөгөө продюсер нь Singles Inferno юу яасан гэсэн шүү дээ. Минасуд баярлалаа талархснаа илэрхийлсэн гэсэн. Продюсер манай шоу гойлголоо гэдэг. Этастэй.
Гэтэ чамд анх тэрийг ингээд үдсэж хахад нэг юм жоохон тавилттай юм санагдчихсэн үү? Нэг хідэн нөгөө нэг ангиудын ихний хідэн ангиудыг үзээд энэ одоо баг жүжиглээд байгаа юм биш үү? Сонирхолтой болох гэдгээ санагдсан уу? Би эхлээд нөгөө нэг тим нэг амар тэр нүуник fireplace нүуник галын ажил сууж нэг амар сонин зан гаргасан шүү дээ. Би тэрийг харчаад бүр амар шокнд орчод зөөрөөч ингэхгүй л үү гэж бодсон. Андаа жүжиглээд байгаа юм бол гэж бодсон. Тэгсэн чинь зүгээр ингээл одоо хараад гисэн чинь өөрөө л тийм санагдсан шүү дээ. Өөр жүжиглийн хүн билий. Харин төв жүжиглээгүй. Тэгэд нөгөө өмнө орж исэн нөгөө нэг залуу тэр чинь хаана орж илаа? Өмнөх сизон дээр агуу бишээ Гванхигийн сизон дээр орсон нэг залуу байсан шүү дээ. Нөгөө нэг юу идэг? Цагтаа илүү. Тийм. Тэр залуу чинь тэрсдэг хөөрхөн байсан. Тэр нөгөө нэг би нөгөө Instagram дээр авчихсан чинь нэг юм Q&A хийсэн сахгүй юу? Тэгсэн чинь тэн дээр хүмүүс асуусан чинь скрипт мэд байд юм уу? Юм уу хийхий чинь зааж өгд юм уу асуусан чи тэр залуу ерөөсөө тийм байхгүй гэсэн. Тэгсэн гэж би харсан л тэгсэн. Тэгээ нөгөө нэг аах нөгөө нэг өөртөө танилцуулахтаа ингээл амар сонирхсан юм яриад идэв штэ. 3 алхаал миний дугаарыг асуудаг. Тэрийг би цаанаас нь бичиж өгд юм болов гэж бодохгүй юу? Тэгсэн чи үгүй гэсэн штэ. Өөртөө тэрийг хэлдэг. Ямар өөртөө итгэлтэй хүмүүс ээ тий. Гэтэ яг жоохон нөгөө нэг яаж хэлдэг юм шиг л жоохон exaggerate хийгээ. Зүгээр жишээ нь би одоо мөрөндөө дуртай гэж хэлмээр байгаа юм л да. Тэнгүүт нь яг production чи өөрийгөө өстө би миний мөр шиг сайхан байхгүй гэж хэлмэлээ. Жохон юу төглөө тэр чинь хэтрүүлэхтэй. Хэтрүүлж хэлэх гэж жохон тэгдэг. Гэтэ яг ингэж хэлэх гэж зааж өгдөгс. Тэгээд нөгөө Island дээр очичоо тэгээд одоо чи энийг дэйтэн юм уу гэх тиймэрхүү ерсцээ орчлохоо өгтөө тэгэл бүх юм тэгэл өөрсдийнхөө санаанаас гараад тэгэл болт гэсэн шүү дээ. Харин тийм ээ. Гэтэ угаасаа ингээд утас ч айхгүй одоо тэнийг юм хаягдсан одоо юм арал дээр очичингууд бас хүн сэтгэл зүйн хувьд бас өөр болдог гэж магадгүй л юм тий. Би бас тэгж бодлоо. Би яг ингэж бодод байгаа хгүй. Чи найрамдал явж ирсэн үү? Үгүй. Би зүгээр найрамдал явсан юу гэж бодож байгаа хгүй юу? Тэр ангидаг чинь 7 хоног юм 10 хоногор явдаг шүү дээ. Тэнгүүт тэгэл утсан чин тэр үед нэг байхгүйсэн аваа жоохон бах тэнгүүт яг ингээ нэг юм ингээ хоригчаа яа нэг тэр ертөнц нь ингээл яг миний ертөнц шиг бас тийм жижиг ертөнц нь тэнгүүт ингээ амар нөгөө эмошн хамаагүй ингэж гарч иж үлээд хүмүүс сайн мэн болох юм бол бүр ингээл амар сайн болцсон санагдал. Тэгээд амар ээдтэй найрамдал дээр одоо ингээ үерхэн штэ. Тэнгүүт тэр үерхэн тэгэл буцаж хотод ирэхээ байхгүй ингээ дуусчдаг. Найрамдлын найрамдалтай л үлдсэн. Тий найрамдлын сүүлийн өдөр амар өөлтөхгүй бүгд явахгүй гэл амар өөлж байсан. Тэгснэ дараа нь ирчээл марцчихна. Тэг би одоо яах гэж өөлж байсан юм бол. Тэгэхээр яа нэг тодорхой хугацаанд ингээ хамт ингээ байцгаар хамаагүй яад юм санагдсан шүү дээ. Эмошн бүр ингээл амар хитрхи амар эмошнлог болчдөг. Тийм тэгээд энэ дугаарын онцгой санагдсан заяа надаа хосууд төрсөн амар онцгой байсан. Тэрүүгээрээ бусад дугаарыг бодох юм бол илүү юм нөгөө нэг амар тийм гоё болгож өгсөн илүү. Одоо баг 2 хос төрчөөд байгаа шүү дээ. Тэгэл тэрийг харангууд эднэр нэрнгээсээ л жүжиг юм байна. Хаста жигнэсээ л бас би биндээ дуртай болсон юм гэж бодсон. Жинхэнэ хосууд төрсөн тий. Тийм жинхэнэ хосууд. Чи яг аль хосыг одоо дэмжижсэн бэ? Болоосэ гэдэг үү? Тий. Миний болоосэ гэж хүсчихсэн заяа хос болохоор нөгөө нэг тайрмал үстэй охин тэгээ жүжигчин залуу. Йоо би тэр хоёр бүр би бүр ингээд тэр хоёрыг үзээд бүр ингээд яг тэр нэг юм дунд нь байгаа юмыг мэдрээ за. Хүн яг л дурлахаар ингэдэгтэй гэл би бүр тэр хоёрыг бүтчихээсэ гэж бодсон заяа. Тэнгүүд ингээд тэр ингээд бодчихсэн тэгсэн чинь тэр ингээд охины хувьд бол би ойлгосон цаа. Яад үл тэр охин одоо тэр ер нь одоо ингээд энэ нэвтрүүлэгт орсон бүх ингээд хүүхнүүд ч залуучууд ч ер нь хамгийн топ гэсэн хөөрхнүүд нь дотроо бол өөрийгөө өстө дэлхийн хамгийн хөөрхөнтэй одоо тэр одоо хүрээлэлтэй ер нь гоё гэсэн охтуу залуучууд л орж байгаа шүү дээ. Тэгэл ингээл амар өөрийгөө ингээл өстө би ер нь хамгийн хөөрхөн мөрхөн гэл бодоол орсон ч яг өөртөө адилхан бас бүүн гоё хүмүүс байж идэг те. Тэгээд гисэн чинь тэр эго нь болохоор ингээд бас өөрийгөө амар өөртөө итгэлтэй те. Би ер нь гоё залуу гэл. Нөгөө тайрамлалтай охин маань хүртэл би гоё охин гэл бодоол бийжсэн чинь тэр залуу нь өөрөө нөгөө нэг яг нөгөө нэг амьд
бодит байдлал дээр охтууд дээр гаргадаг зангаа тэр охинд гаргасан чинь нөгөө охин бас өөрийгөө айгу мэдэрсэн охин байгаа штэ. Хүү уучлаарай чи надтай ингэж харьцахгүй. Хичнээн өөрөө дуртай ч гэсэн амар бардам зангаасаа болоод өөр залуу сонгосон юм сагс илүү одоо ингээд өөрийг нь тухтай байлгадаг сайн залууг сонгосон заяо. Ингээд яг үүндээ тэр Игон гэдэг залууг сонгох хэрэгтэйсэн л гэж би бодсон. Би бас ер нь тэгж бодсон. Тэгээ амьдрал дээр ер нь эмэгтэйчүүд яг ийм сонголт хийдэг зав. Одоо хичнээн өөрөө ингээл амар дурлсан ч гэсэн тэр залуу нь ингээд өөрийгөө жоохон мэдрээд тэнэгтэй дунах юм бол бид нар зөвөр нясалч чаддаг тэр залуучуудыг яг үнэндээ залуучуудаа please тоглохоо болцгоол гэж би хэлмээрээ үдий том болчоод. Тэгээ амар тэнэг нөгөө тоглоомхон тоглож байгаа л хөөх охин алдчихж байгаа байхгүй. Чи юу гэж бодож байна? Би яг санал нийлж байна. Гэтэ тэр охин ч гэсэн өөрөө жоохон надаа тэр охины гаргасан заанаас нь жоохон таалагддаг үзээ юу. Яагаад гэвэл амар сонио тэр нэг одоо тэр таймс охин чинь гон штэ. Одоо жишээ нь ерөөс нөгөө өөрөө яг нөгөө хинд одоо илүү одоо сэтгэлтэй байгаа ерөөс хэлэхгүй ингээл нуугаал тэгсэн мөртлөө нөгөөний гурван залууга араасаа гүйлэх гээл. Надаа Югоны юу таалагдсан гэхээр нөгөө хамгийн сүүлийн нөгөө нэг галын аж сууж хахад тэр нөгөө хоёр залуу босоод нөгөө хоолын зүгэл нөгөө охин чинь ингээл суудсан заяо. Тэгсэн чинь Югон би одоо ингэж амар юм боолшиг нь баг байхгүй хэлсэн шүү дээ. Тэгээ тэр чинь бас амар өөрийнхөө үзнээс мэдчихээс тэгж амар өөрийгөө алдахгүй гэж хэлсэн шүү дээ. Тэр надад амар таалагдсаахгүй юу. Тэгээ тэр охин гол нь тэг өөрөө хиндэн сайн гэдэг яг ингэ цагнаалахгүй мэжэж тэр нь өөртөө сайн залууч нь тултаал өөрийг нь авах хэрэгтэй юм шиг ингэ яг эцсийн өдөр одоо тэр чинь сүүлийн өдөр хүртэл хиндэн талтайгаа эхлэхгүй тэгэнгүүтээ асуусан шүү дээ. Тэг нөгөө нэг хариулт эсвэл уу муу гэд. Тэгээ чи номер 1 чи хий ингэж тах чаа уугаал. Тийм ч сайн санагтаа юу надад амар сайн санагцсан. Үгүй яагаад гэвэл тэр залууд амар дуртай байгаа болохоор тэрийг гаргачаар өөрийнх нь нөгөө эгонд бас ингээд дарагдчих гээд байгаа байхгүй юу? Тэгээ аль нь амар эготойсэн байхгүй юу? Тэр ганцхан эгоных биш гэдэг байхгүй юу? Тэгэл тийм байгаа учраас тэр гурван залуучуудыг илүү сонирхолтой ингээд алцуулахад хүрэж байгаа юм шиг санагдсан. Энд чинь бас шоу штэ бас шоу гэдэг утгаараа заяа. Зүр бодит амьдрал дээрээсэн бол тэнэг заналтай мэдээж одоо юу хүсэж байгаагаа мэдгүй. Гэтэ надаа ингээд тэр эгонд амар сайн болохоор бас тэрийгээ ил гаргачвал нэг өөрийнх нь одоо бардам зан унчих гад тэ нэг юм угаасаа л хөөрхөн охин байсан. Би тэр охин жоохон дуртай тэгээд жоохон өмөрөөдөө да. Гэтэ тэгээд эгонд тэр надад тэр охиныг санагдсан юм. Өөрөө ерөөсөө тэр иконод сайн гэдэг нуугаад байгаа штэ тий сайн байж тэгсэн мөрөнд амьсан. Тэр мэдээд ахчихсан уу? Тиймгүүтээ икон баг иконыг тэгсэн мөрөд тэгээд захгүй юу? Нөгөө хойлохны ярьж байхдаа чи надад ерөөсөө хангалттай юу үзүүлэхгүй илэрхийлэхгүй нэг тэгээд санахгүй нь тэрийг. Тийм гэхдээ тэр нь хүрх амьд чадлаараа илэрхийлсэн штэ. Амар чадлаараа илэрхийлж байгаа биднээс хүртэл харагдсан штэ илэрхийлээд байгаа нь. Тэгж чаач өөрөө бүр юу ч өгөхгүй гэж тэр хүнийг хангалттай биш гэж захгүй. Тэр надад жоо санагдсан. Хөөе гэтээ солонгос охтууд угаасаа тийм шүү. Би надад тэрийг үзэж тийг санагдсан шүү. Үгүй нэрээ. Би бүр ингээ пүүе манай Монгол охтууд чи үнд орно гэж халтуурд тийм байж тийм чаас. Бид нар чи бүр үнгүй юм байна. Би тийм одоо ингээд анзаараад тахын одоо ингээд тэрийг үзэнгүүд Аз залуучууд бүгдээрээ юм байд юм уу амар халамжтай ингээд хоол моолонд оронгууд одоо тийм стейкнийх нь махыг хэрчиж өгөөл тээ тав мавгаа солиол бүр ингээд тэгээ охтууд нь бүр тэрэнд тасцсан. Угаасаа л юм байх хэвээр гэх бүр араас амар гүйлэх тийм сагц. Ялангуяа яж хат хөөх юм аа. Тэгээ би бүр ингээд энэ одоо Аз залуучууд бүгдээрээ юм биддэг үлээ юу лээ гэд бүр ер нь л тийм биш үү солонгос. Яг хөө солонгос залуучууд тийм байдаг гэж магадгүй. Юм минь хэрчиж өгч юм. Стейкийг хэрчиж өгч юм уу. Гэтэ тэгэж амар одоо араас нь гүйлэх туртаа одоо тэр ихин гон шиг охтууд төгөлдөл араас нь гүдэг залуул таалагдах байх л да. Гэтэ тэр эгон ч өөр амар эгот болохоор тэгж амар охтуудын араас гүдгүүлэхгүй. Аха. Гэтэ тэр араас нь өгч байгаа юм шиг гүгээдсэн сүммин гэдэг залуу надад амар бүр явдаг red flag байсан. Харин тийм тий. Надаас таалагдав. Тэрийг солонгосууд амар муулаадсэн шүү дээ. Сонин залуу. Бүр амар ингээд бүр нэг юм мэдрэмжгүй заяа тэр залуу
бүр ингээ хүн ингээ яриад яаж ах чи ингээл амар дайрч орж ирээл тий. Өөртөө бас нэг хурган итгэлтэй яг үнд амар тэнэгрээд флэг тэгэл ингээ тэр охин дуртай байна уу дургүй байна уу гэдгийг ингээ анзаарахгүй амар мэдрэмжгүй одоо хоёулаа яриа гэл царайны хувирлаас нь тэр охин сонирхолгүй ингээл байгаад тах чи ингээл бүр хідэн цагаар чамаагүй байлгаал тий. Тэр бүр амарс. Тэгвэл нөгөө нэг дөнгөж нөгөө юунаас ирсэн чинь бусдаа сайн уу гэж хэлүүлэхгүй шууд. Алуу хоёлаа нааш иргэлтэй. Нэг амар юу? Санаж юу? Дөнгөж нөгөө нэг Paradise-аас ирсэн чинь. Алуу нааш хоол яри. Амар нэг юм эд зүйл шиг өмчиг хандаад байсан надаа. Энэ бол минийх гэд нэг юм хүн гэдэг утгаар нь биш те. За ингээд чи энэ хүнтэй ярмаар байгаа бол хангалттай хүснээрээ ярьж олноо те. Тэгэд босон үедээ надад хэлээрээ би чамайг хүлээжээ гэдэг амар юм джентльмен зантай байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй ингээл байнга дайрж орж ирдэг гэсэн тэр залуу дундуур нь амар тэнэг байсан тэр залуу. Би бүр тэр залууг хейт хийсэн. Аа. Тэгвэл тэр залуу дээр адилхан л болж байгаа юм. Тэгээ нөгөө нэг гүдэг залуу нь бас жоо сайн санагдаагүй юу? Ихэд би уг амар дайжгүй залуу байна гэж бодсохгүй юу? Тэс чи тэр дээ. Юу яриад? Яа, брэв тэнэгтэй. Чи миний сэтгэлийг булаасан хүүхэн мөхөө юу гэдэл? Яа, би бүр ингээ гэж бодож санагдсан. Би бүр ингээд яа цаг нэг удаа хийлж олно те. Гоё ингээд ингээл чи өстө гоё юм байна гэл те. Олонтаа хийлэхээр бүр яа бүр үн цэнэггүй болол. You're so cute гэлээ. Тэгэхээр миний ахуй бодлоор тэр залуу зүгээр жоохон туршлагагүйсэн баха. Тэр чи хидтэй юм бэ? Хёнгүй шүү дээ тэр чи. 27-тай. Үтгсэн мөртлөө хөгшинл юм биш. Тийм л дээ ихтэй яг уу дээдлж одоо ихчлээсэн бахалтай гэдэг нь хүн эргүүлэх туршлага байхгүй. Одоо октод эргүүлэх туршлага байх. Айгүй л өөрөө эргүүлэгддэг үс юм шүү. Хөөхөн болохоор. Аймнааха. Эргүүлц сураа айгуулах шигсэн. Аах орж ирж хахад би тэр залуу крашлсан шүү дээ хёног. Хөөхөн байсан. Юу нэ би нэг тийм даруухан мараахан нууцлаг хүмүүс дуртаахгүй юу? Ингээ алцхандаг биш. Тэгсэн чи ёо ярьж байгаа юм сонсоол ёо заац. Ёо. Амар тэнэг байсан тэр залуу. Тэр залуу чи юу идэг лээ? Тэр чин handball coach. Хүмүүс нөө тренер coach. Хүй гэтээ миний нэг ойлгоогүй юм заа юу. Одоо ер нь ингээд энэ шоуг ингээд бүх сизнийг үзэнгүүд яг ялангуяа сүүлийн үед ингээд анзаараад тахтай ингээд бүгдээрээ л ажил мэргэжил нь октод залуучуудгүй модель хийдэг би бүр ингээд гайхаад заа юу. Real job байхгүй юу та хэдэд тий. Энд эсвэл энэ модель гэдэг ажил нь Солонгост бүр тийм амар газар аваад үнэхээр мөнгө олдог болцсон юм болов уу бүр ингээд нэг юм бүгдээрээ нэг тэнэг заа юу. Модель яа би бүр яа ажил хийгээч та нар сайхан нэг ажил хийгээч гэж хэлмээр санагдсан заа нэг юм. Яг наад чинь би юу яах вэ хариулж чадна гэж бодож байна заа. Ягаад бүгд тэр модель хийдэг байгаа гэхээр Солонгос амар их дэйтинг шоу гэдэг олон янзын. Тэгэд бус одоо яг энэ Singles Inferno болохоор дандаа тийм инфлюенсер болох одоо алдартай болохыг хүсдэг хүмүүс орж байгаа болохоор бүгд тэр модель байгаа байхгүй юу? Өөр бас ийм дэйтинг шоунууд байгаа. Тэнд болохоор тэднэрт нь арай илүү дандаа жирийн ажилттай хүмүүс ордог. Ерөөс эднэр шиг биш. Тэр энэ яг өөр ингэ туцтай болохоор тэгж байхгүй юу? Энд ч одоо нөгөө нэг амар жоохон биемээ гараад жоохон hot show гэдэг болохоор ерөөсөө тийм энгийн ажилттай хүмүүс орохгүй байхгүй юу? Тэгэхээр юу надтай. Тэгээд энэ нэгтгэх шалтгаан тэр хоёр дахь нь болохоор энэ яадаг гэсэн нөгөө нэг дараагийн сизон орох ч хүмүүс авахта угаасаа тэр нөгөө production team нь Instagram дээр инфлюенсерүүд рүү бичдэг гэсэн. Манай шоундор гэд тэгээд хоёр дахь нь болохоор орсон хүмүүс нь нөгөө нэг recommend хийдэг. Найзууд. Сонирн бааз. Тэгээд би тэрнтэй тавцуулаад нэг сонирхолтой яриулна штэ. Нөгөө нэг анонсер нэг хүмүүс нэг 30-тай. Яа тэр охин бас бүр яа би бүр тэр охиныг амар тэнэг заяа бүр ингээд тэр охин хөөрхөн байсан юм биш те. Яаж тийм юм өөртөө итгэлтгүй нэ. Яа би бүр амар шоконорс ярьж байгаа юм сонсоод. Уу ингээд яг би ойлгож байна заяа одоо ингээд тэр чин 30-тай тэнгууд гинтгий ингээд 20-тай 21-тай 22-тай охтуудын дунд оронгууд мэдээж одоо 30 настай хүн чинь бас ялгагдсан заяа би бас өөрөө 20 эдэн настай найзуудтай хүн ялгагддаг заяа одоо жишээлбэл ингээд нүдний галнаас эхлээл 20 эдтэй хүмүүсийн нүд нь бүр ингээд айгүй гой цоглог байдаг заяа бүр ингээд нүд нь галцаал тэгвэл ингээд жоохон нэг 30 хүрэхэд ирэнгүүд ингээд нүдний жоохон гал надаа унтардаг санагдсан заяа гал байна.
Үгүй одоо чи яг тийм биднэрт байгаа. Гэхдээ яг боддоор ярих юм бол 21-тэй, 22-тэй, 30-тай хүүхний бол ялгаа гардаг аа. Гэхдээ тэглээгээд тэр хүүхэн амар өөртөө итгэлгүй зай бүр ингээ бүх юмыг зөвхөн ингээд гаднах үзэмжээр ингэж 30 хүрчээд тийм ядуу сэтгэлгээтэй байгаа надад амар хамсалтайсан зав. Тэрний оронд би 30 хүрсэн амар юм уу те одоо бүрдэж дууссан жимс лугаан адил сайхан болсон тийм эмхтэй гэдгээр өөрийгөө ингээд танилцуулахгүй амар тэнэг би гачин мачин гэл ёо за яар минь ээж шүү. Би бас тэрийг хэлмээрсэн юу ч тийм байж болохгүй шүү гэж. За тэр охин болохоор ингэж хийсэн хгүй инстаграмаар DM аваад орсон гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь хамгийн амар миний шок нормор юм нэштэй. Тэр нөө хойлоосаа нумуус штэ сонгмын нөгөөнийг дандаа дайрч орж ирдэг. Тэр залуу recommendation-ээр орсон заяа. Хиний recommendation-ээр орсон гэж Gyuri-г санаж нь нөгөөний Guanxi-гийн season-ийн нэг хамгийн сүүл муухай ашигласан охин санаж нэг залуу загнаалсан өрөөндөө. Мэдхгүй санахгүй нөө. Чи Gyuri-г бичтээ. Утсан дээрээ бичтээ. Singles Inferno Gyuri-г. За тэр охин энэ залуу яасан юм? Тэр охин энэ залуу. Гэтэ би надад зөв аим шок нэрсэн юм. Ерөөсөө ямар ч холбоогүй юм шиг хизээч найзууд байхгүй юм шиг баг чаа. Амир нийтдээ би нэг танингууд рекомендэлсэн маас тий. Энэ нэг юм өстэй охин уу? Энэ өстэй охин уу? Энэ мөн үү? Наад ч би ихтэй санахгүй байна энэ охиныг. За. Гэтэ за ер нь одоо ингэж хэлэхэд одоо ингээд энэ нэвтрүүлгийг үзээд би миний хамгийн ойлгосон юм одоо битээр бол одоо хоёулаа 30 настай одоо хүүхнүүд байгаа, охин байха болсон, хүүхэн бүсгүй болсон, бүсгүйчүүд байгаа. Тэгээ ер нь гэж хэлэхэд надаа ингээд одоо тэр хүүхний гаргаж байгаа тэр өөртөө итгэлгүй байдал нь амар сонир сансан. Яа тэгвэл бүх одоо гоо үзэсгэлэн гэдэг чинь одоо орчин үед чинь бүх хүмүүс гоо үзэсгэлэнтэй харагдах боломжтой заяа. Гоо сайхны хаалгаанд ороод ч юм уу тий. Тэгэхэд өөрийнхөө гоо үзэсгэлэнг ингээд зөвхөн гаднаас хардаг нь амар тийм сагцсан 30 хүрчээд одоо ингээд дотоод гоо үзэсгэлэнг нийт тавихгүй тэгээд тэр нь ингээд амар нэгдүгээр санагцсан. Ерөөсөө өөрөө ингээд том хүн болоогүй эмхтэй шиг санагцсан. Ингээд хичнээн 30 хүрсэн ч гэсэн менталаараа амар нэг юм үлдсэн заяа. Ингээд сайхан л царай зүстэй бол гоо үзэсгэлэн гэж хардаг. Тэгээд хүмүүсээ бити тийм байгаарай. Тэгээд хамгийн гол нь орчин үед бүгд хөөрхөн болох боломжтой ч гэсэн бидний гоо үзэсгэлэн зөв хүн байх те дотроо чи ямар дотоод хүнтэй байна те чиний ертөнцийг үзэх ямар байна гэдэг утгаараа чи өөрийгөө илүү үзэсгэлэнтэй болгох шүү гэдгийг охтуудтай бас давхар хэлмээр нь ээжин шиг бити байгаарай. Харин тий. Би бас нэг бодсон юм одоо нөгөө Игонч угаасаа орч тий ээжин гэсэн шүү дээ. Тэр охин сонгосон шүү дээ. Тийчаах чи нөгөө нэг өөрийгөө ямар сонин ингээл доош нь гэдсэн шүү. Тэнгүүд хамгийн юм одоо тэр залууны сонирхол байхгүй болчихсон шүү дээ. Тэрийг бас харахаар чи өөрийгөө юу гэж бодно тэгэл хүмүүс тэгэлж бодно шүү дээ. Тийм чи би гоё сайхан гэвэл нөгөө чи тийм ч юм уу нэрээ амар гоё охин байна гэж бодно шүү. Би тэгэл чиний карта эмий ёо би бүр тийж ярьж байгаа ч бүр амар шоконд орсон. Бүр turn off цаашаа. Би тэгээ бас юу хэлчихсэн гэхээр тэр охин мэдгүй тийм сони юм яриад тэгэд катлог битсэн юм уу яасан заяо. Өний эрэхтэй нөгөө хиний араас гүйсэн гэсэн шүү дээ. Нөгөө нэг амар царилэг асны залуу байсан шүү дээ. Гэхдээ нөгөө модель хийдгүү нэг мөндөр амартай хиний араас гүдэг. Зааж би нэрийг нэг хэлдэг та. Жижин. Хүнжээ араас гүйсэн гэсэн. Тэр 30 та Уг нь бол энэ хүүхэн чинь амар солонгосч ч одоо жишээлбэл тий одоо ингээд телевизийн хөтлөгч хийнэ гэдэг чинь айгүй мундаг ажиллагаад байгаа байхгүй юу тий бүр бүтэн солонгос тэгээд одоо мастерт ч юм уу энд одоо телевизийн хөтлөгч хийдэг хүмүүс айгүй өндөр цалинтай байдаг. Тэгэхэд энэ юу н айгүй боломжийн охин байхгүй сайн ажилтай, карьертай тий царай байна би энэ хөөрхөн байна. Тэгэхэд өөрийгөө амар гоёор илэрхийлэх боломж байсан даанч чадаагүй үнэхээр харамсалтай байсан. Тэгээд окей тэгвэл хоёлаа одоо ирэх юм бол энэ Хүнжээ гэдэг залуу руу орцгоо. Одоо ингээл эргэлдэл ах юм ба шүү дээ тий угаасаа. Тийм Хүнжээ чинь тэгвэл яг юу гэдэг залуу вэ? Хүнжээ болохоор 26 таа заяо. Тэгээд их сургуульд сураад төгсөөд IT компанид ажилладаг. Тэр нөгөө app хийдэг вебсайт хийдэг.
Энэ залуу яг би тэгээ нөгөө нэг энэ залуу модель биш гэж бодохгүй юу? Тэгсэн чинь амар сонирхолтой заяо. Mr. International Korea. Йой бас тийм байдаг юм. Аха. Тэнгүүтээ Mr. Global гэж хэсэгдэг гинэ. Тэнд 11-т орсон гинэ яг төрүүлээ. Окей. Тэр чинь бас мис залуу байгаас тээ. Мис залуу. Гэтэ энэ залуу ер нь бол дайггүй байсан надаа. Надаас дайггүй. Наг төв бай. Нэг тийм амар бол байгаагүй. Зан характер бол чанд ямар санагдсан? Сэтгэл хөдлөлтөд чадсан уу? Надад бол дайггүй санагдсан. Бүр тийм юу бол байгаагүй. Надад бол тэр охиныхаа араас тэгээ нөгөө чатгаараа л гүйсэн юм санагдсан ш. Тэгээ яалтчгүй нөгөө охин нөгөө залуугаа сонгосон ч гэсэн яг уу нэг тэг амир хүүхэн кэрлэл дайжуул гэсэн. Яг хамгийн сүүлийн нөгөө нэг юун дээр тэр охин өвн явахгүй гэж хэлсэн байлээ шүү дээ. Тэгсэн чинь аваа хэлсэн л яг жоохон сайн. Oh my god тэр сцен бүр яа надад бүр амар awkward байсан дээ. Амар тохгүй. Яа тэр залуу хүртэл хэлсэн шүү дээ. Яа би чамаа ингээ хүчээр дагуулад ирсэн юм шиг гэлээ юу гэлээ тийм гуттай ярьсан санаж гинөө. Тэг тэр хоёрын юу ч гараагүй сте. Бүгд тэрийг кат хийцсэн. Гэтэ бүр тэр яг нэг эвгүй байгаа хэсэг нь гарсан санаж гинөө. Бүр ингэ. Тэрийг бол тэгж авч хэрэггүйсэн баг. Яа, гэтээ тэр угаасаа бүгдээ гэтээ энэ сизний ялгаатай нь бүгдээрээ хамт яваад байсан тий. Өмнөхдөр бол үлдчихдэг байсан шүү дээ. Чи энэ сизн дээр чи анзаарсан уу? Дургу байсан ч гэсэн яваадсан шүү. Цаанаас нь яв гэсэн юм шиг. Дургу явахгүй гэж болохгүй шүү дээ. Явах юм шүү. Өмнөх сизн дээр үлдчихдэг байсан мэт гарч ирдгүү. Дуудсан шүү дээ. Одоо охин ч юм уу эрэхтэй би тэрнтэй явмаар би санахгүй. Тэрнтэй явмаар байна гингүүд гарч ирдгүү байсан шүү дээ. За гэж цүнхтэйгээ үлддэг байсан санаж гэнэ үү? Чи тэр чин гэхдээ би нэг сонгоогүй болохоор гарч ирээгүй юм шүү. Энд чинь нөгөө нэг юунд төрүүлэх юм бол одоо нөгөө янз бүрийн нөгөө нэг юу хийж байгаа шүү дээ. Тэрэндээ төрүүлчих юм бол тэр хүн юу гэж гэсэн хамаагүй авч явах байхгүй. Би тэгвэл буруу ойлгочож. Энэ сизон дээр л ерөөсө бүгдээрээ л хамт яваад байсан. Үгүй гээгүй. Тэнгүүд энэ залуу уг нь бол амар материал сайтай залуу байхгүй. Одоо ингээд ажил хийдэг царай байна өндөр байна нуруу байна те. Гэтэ нэг гоё карактергүй юм санагдсан. Тийм өөрийгөө илэрхийлэх одоо ингээд би одоо ингээд дахин хэлье хүн хөөхөн байж болно. Гэтэ өөрийн гэсэн нэг тийм өөрийгөө илэрхийлэмжтэй өөрийгөө илэрхийлж чаддаг нэг тийм өөрийн гэсэн карактертай байх хэрэгтэй байгаа байхгүй юу тийм. Тэгэхгүй тэгээл байдаг л юм болохоор 1000 хөөхөн байлаа гэд утгартай болчих жоох байхгүй. Тэнгүүд чамд одоо Жуйонг гэдэг охин ямар санагдчих байна нөгөө инээхэр амар царай мод болдог гэдэг хүмүүс хөөхөн гэдэг би ерөөсөй ойлгохгүй байсан. Гэхдээ хөөхөн л байсан шүү дээ. Надад бол царай нь баг хамгийн хөөхөн санагдсан энэ охин. Үгүй царай нь хөөхөн инээхэрээ бүр заах инээхэрээ инээдэг л дээ. Гэхдээ хамгийн нөгөө нэг natural царайтай юм шиг харагдсан шүү дээ. Яа. Тэгээ бас нөгөө инфлюенсер биш болохоор таалагдсан. Тийм юу идэв лээ хүн чам. Энэ нөгөө арт хийдэг нөгөө нэг юм уу? Бүр өөрөө галеритэй илүү. Галеритэй. Галеритэй тэгээ нэг цэцэг юм хийгээд идэгсэн нэг. Цэцэг. Тийштэй патенттай гэсэн ш тэрийгээ бүр өөрөө патентжуулаад авцсан. Бас сайн материал сайтай охин. Надад бол энэ охин айгу. Дайчгүйс. Найз охин болоход ер нь. Тэгвэл энэ охины нийлсэн залуу инэттэйсэн дээ. Жижиг. Яг энэ залуу хараад нэг юм өөрийн гэсэн карактертай юм байгаа байхгүй. Эний чинь би илээд байгаа байхгүй юу? Харин тэгээ натчих. Би тэгэхээр энэ удаа яах гэдэг юм болж чадсан чи тэгэл тасцсан шүү дээ. За гэл. Өөрөө л нэг юм байна. Тэрүүрээ амар юм өөрийгөө амар сонирхолтой болгоод исэн юм шүү гэл. Нуу гараа ар нуруундаа үүрч авч аваад бүр нэг юм ёо нэг юм жоохон инээдтэйсэн дээ. Тэний би ингэж утсан. Нэг өөрийнх нь нөгөө нэг ярьж байгаа юм инээж минийдэг хотод амар дуртай гадах шиг санагцахгүй юу? Тэгсэн чинь тэр нөгөө нэг сүлд орж ирсэн нэг охин бас энд нөгөө нэг энэ ярасгүй гэсэн чинь жоох охин. Хаа юу? Тийм. Бас амар инээж минийгээл. Гэтэ энэ залуу хэрэг би нэг арай нэг залуухан байсан бол яг уу сонирхож болох. Гэхдээ одооныхаа насанд бол ерөөсөө сонирхоргүй залуу гэж утсан. Нэг ярьж байгаа юм. Хэдэн настай юм? Юу гэсэн үг? Энэ залуу өөрөө л хөшөө 28 тай. Гэтэ мэдгүй нэг ярьж байгаа юм яг нэг
байгаа байдал нэг залуухан охтуудад таалагдахаар юм шиг надад санагдсан шүү дээ. Яг миний сонирхлын тип биш гэх гээд байхгүй. Жуёнг чинь хэд настай юм бэ? Жуён 26 таа. Ойролцоо юм биш тий. Уг нь бол ойролцоо. Гэтэ yes. Гэтэ би энэ Жуёныг яагаад жижиг татагтаад байгааг ерөөсөй ойлгоогүй. Тэр нэг зурагнаас л олцсон шүү дээ. Таалагдсан нэг цэцэгнийхэн зургийг нөгөө нэг камераараа аваад зургийг нөхцөн чинь тэгэл манай Жуёнгийн чинь сэтгэл зүрх нь хайлаад буй юм болцсон шүү дээ. Би яг тэр зураг нөлөөллөөдөө гэж бодсон шүү дээ. Амар хүчтэй нөлөөсөн юм санагдсан. Тэр нөлөөсөн л хальтаа. Гэтэ тэгээд хараа яг 26 таа ч гэсэн тэгэл нэг тийм сонин характертэй сонин мэрд хүмүүс тэгэл татагдах юм биш үү дээ. Би бүр ингээд яагаад энэ залуугийн яг юу нь гоё байгаа юм бэ гэл. Гэтэ магадгүй заяа. Миний нэг таамагласан юм заяа. Энэ охин угаасаа бусад залуучуудад одоо ингээд татагдсан ч гэсэн шанс байхгүйгээ мэдээд зүгээр суулгаа залууд нь л зоо гэхэд. Байсан байж болох уу? Одоо энэ шоунд оролцож байгаа бас гол зүйл чинь бас нэг хосмостой болоод тэр камер маамрын тас жоо өртчмөр нь шүү дээ. Одоо жишээлбэл хийвэн тэгээд тэр хөгшин 30-тай ээжийн хоёр бол нэг амралтанд ирээд нэг амраад буцаж байгаа юм шиг ямар ч үүрэг өрөөлгүй хоёрын байсан шүү дээ. Бүр ингээд ямар ч сул залуу байхгүй дэвээсээ оролцъё гэсэн чи тэр залуучууд нь өөр хүмүүс сэтгэлтэй. Тэнгүү Жуёнгийн яг жижиг татагдсан зүгээр сул байсан залуу нь болохоор л тэгэл тэгсэрний одоо үерх яваад байгаа. Тийм л дээ. Гэтэ анх тэр чин анхныхаа дэйтнээс хойш тэгэл хамтаа удсан юм байна. Тэр үед чинь яг зөндөө сул залуу байсан шүү дээ. Тэгээ тэрний сонин зан л тэг таалагдсан л байхгүй. За. Тийм сонин байгаа байдал. Өөрөмц байгаа. Би бас ингэж бодсаахгүй. Би миний теори болохоор шүү дээ. Энэ жэжин ч угсаа өөрөөс артсын нөгөө нэг бүжилдэг залуу шүү дээ. Тэр Жуён ч бас бүжилдэг гэсэн гэдэгсэн шүү дээ. Тэгэл яг тэгээд харж байгаа юм шүү. Би бас яг тийж бодсон. Хоёр нэг юм арт сонирхдаг. Одоо урлагийн хүмүүс болохоор би нэг амар ойлгоод байгаа юм байна гэж бас би бодсон. Тэгтээ тэгэл яг энэ охины характерын хувьд бол чад ямар санагдсан? Жуёнгийн тэг чүл санагдсан бай. Нэг тийм амар red flag-ны харагдаагүй шүү. Надаа айгу таалагдсан юм нь одоо хэмжээд шууд тодорхой хэлсэн амар хөөрхөн байсан. Би бол ингээд жэжэнийг сонгоцсон. Тийм болохоор одоо чамд ямар ч шанс байхгүй. Тэ? Наа ч бас энэ таалагдсан. Им том болсон нэг юм эмхтэй санагдсан. Тэр зан характерын үед яг тэр зан таалагдсан амар илэрхий ингээд гоё тодорхой байгаа. Харин наатад чинь би хэлээд нь шүү дээ. Гоон тийм бишсэн гэдэг ч. Гоон анхаасаа хёног бүр сонгогчгүй юм бижиж. Балхаа гэсэн тэрний залуу. Тэр залууд ядаж би чамаа сонгохгүй хэлжиж болох байсан аахгүй. Тэг чаач тэгэл ирүү. Балхаа гэсэн хідэн залуугаа араасаа гүйлэх гээл. Гэтэ тэр нь сонирхолтой л болгосон шүү дээ. Харин тийм ээ тэр нь бол аим надаас нэг сонь санагцсан ингээд. Хүмүүс ингээ араасаа яа. Гэтэ яг амьдрал дээр ийм хүмүүс байдаг тий. Байдаг. Амар ингээ тодорхой байдгүй ингээ яах гээд байгаа нь мэддэггүй юу гэдүүлээ махч биш өөгч биш булчирхаач биш хүмүүс. Яа хүмүүсээ бити юм байгаарай зүгээр аюу сайхан товч тодорхой байх хэрэгтэй. Ер нь бол амьдрал дээр. Тэгээ Жуёнгийн хамгийн таалагдсан юм амар том болсон эмэгтэй байсан. За дараагийн ярих хүн бол Хэсүн чинь юу юм бэл ш тээ. Одоо нэг фаворит юм бэл ш тээ хүмүүсээ. Үгүй ш тээ Минжи чинь фаворит юм шүү. Минжи Хэсүн хоёр. Гэтэ Хэсүн яг үнийг хэлэхэд анаа нэг таа. Надад таалагдаагүй. Надад хөөе би нэг юм хэлчихв. Одоо ингээд эн чин шоу тий. Ингээд охтуудын харахаар бүгдээрээ айгуу гоё ингээд ус мүсээ угаацсан. Айгуу юм гоё юм өөрсдийнхөө ингээд айгуу гоё арчаатай байгаад байгаа байхгүй. Түмэд Хэсүний ус нь байнга тослогтой. Би бүр тэр надад тослогтой ус нь намайг амар нөгөө нэг юм штойр нь болоод исэн. Тэрийг одоо юу гэх вэ монголоор? Амар саад болоод исэн. За. Яа бүр амар тослогтой ус. Харин жоохон үсээ яаж maaгаад нүүр хувцснаас ерөөс аим сони үсэд байгаа санагдчих тас. Ерөөс өөртөө тохирсон үсний цэцэл тэгээд хувцсалтаас ерөөс өөртөө тохирлж чадахгүй санагдсан надаас.
Тэгээ би Instagram-ыг үзэхгүй энэ охины. Тэгсэн чи ингээ амар юм ингээд яг мэдээж энэ чинь Америкт сурдаг Солонгост бол Баян айлын охин ч юм уу тийм энэ чинь Канадад төрж өссөн юм билээ шүү дээ. Ер нь бол гайгүй амьдралтай охид одоо ингээ Америкт их сургууль тэр амар алдартай сургуульд сурж ийна гэдэг чи яг тэтгэлгээр сурж байгаа юм үгүй мөг мэдэхгүй. Тэтгэлгээр сурсан гэж хэлээгүй ботход төлбөрөө олж 100% төлдөг байх гэж бодож байна. Тэгээ би Instagram-ыг үзсэн чинь ингээд амар тэнэг юм лого моготой нэг юм брендийн хувцас өмсдөг заяа. Бүр ингээд ёо би ингээд хүм баян байж олон заяа. Ингээд мөнгөө бүр үнэхээр стилэндээ ингээд гоё стилтэй хувцас өмсч чадахгүй байгаад надад амар харамсалтай санагдсан заяа. Instagram-ыг үзсэн чинь нэг тэнэг юм өмссөн заа бүр ёо би бүр тэр нөгөө нэг эхний өдөр өмссөн палажнаас одоо сонсогдчихээ. Ерөөс нь сайн таарч марахгүй энэ минь хэсэг. Чи санаж тэр палаж юм? Санахгүй. Нэг сонирхсан хэсэгтэй. Тийм үү? Үгүй гэхдээ нэг хөх мөхөр нь таарахгүй байгаастай харахгүй нөө. Нэг томцсон ч юм шиг. Тэгээд битээ ингээ анзаараадсэн чи яг нөгөө нэг камерын дээр гарч сураагүй хүмүүс нь ерөөсөө нөгөө нэг нүүр мөр хуцалтай хийж чадахгүй юм санагдсан шүү дээ. Тэгэхэд тэр нөгөө нэг камерын дээр гараад сурцгаад нэг инфлюенсерүүд байгаа шүү дээ. Гоон моон чинь дандаа нэг гоё мейкап, дандаа гоё хувцастай. Тэр чинь тэгээ нөгөө сурцсан маш гардаг чинь. Тэг яг нөгөө чиний хэлээр инфлюенсерүүд юмнуудаа мэдээд байгаа гэдгсэн шүү дээ. Би нэг юм анзаарсан заяа. Яг ингээ юм сурсан заяа энэ шоуг үзээд одоо орчин үед бол ер нь ингээ ганган байхаас илүү одоо ингээ хувцалтандаа ингээ амар ганган байхаас илүү одоо ингээ өөрийн гэсэн стилийг хэтрүүлж олохгүй ингээ бейсик хувц өмсөд тэнгуүтээ ингээ гоё юм зүйлт мүлт зүтгэх ч юм уу тэр нь ер нь ингээ айгу гоё болох юм байна гэж анзаарсан. Ер нь ингээ жоохон нэг тийм өөрийн гэсэн одоо тэр тайрмал үстэй охин ч бас айгу хүрх стилтэйс яг. Тийм. Надад бол Минасугийн стил амар гоё. Аха. Минасу бол дандаа л гоё өмсдөг гэсэн. Гэтэ тэр Минасугийн өмссөн тэр нөгөө палаж нь штий. Тэр палаж нь Зарагийн л палаж исэн юм бэл ш. Тэр шарангуйтай палаж нь. Тийм. Тэнгүүд надаа ингээд анзаарсан юм. Минасугийн тэр палаж нь бол яг ингээд юм Зарагийнх мөртлөө би Зарагийнх гэж мэдээгүй байхгүй юу. Тэгсэн чинь ингээд хүмүүсийн бас нөгөө нэг ингээд хичнээн ингээд чи тийм хүмүүсийг мэдгүй ингээд хямдхан хувцас өмссөн ч гэсэн амар үнэтэй юм шиг харагддаг. Одоо Зарагийн палаж өмссөн ч гэсэн тэр нь амар том брендийн палаж чиг тэр палажийг амьлуулж чаддаг. Минасу бол яг тэгж чадаад байсан. Тэнгүүд Хээсүн нь болохоор тэгж чадахгүй байсан. Аха. Өмсөн юм амар сайн. Тэгээ Хээсүний характерын хувьд бол чамд ямар санагдсан? Хээсүн ихэд надаа нэг одоо яхаа ингээд нийлээд ингээд гоё ингээд үрж явах болж ин заяа. Гэтэ эхлэлтэн тэр залуу ерөөсө тоохгүй байсан. Минасу сайн байсан шүү дээ. Тэгээ Минасу өөр ингээд сонио аш гарангууд нэг сонио тэр охин дээр очсон шүү дээ. Тэг чи анхандаа бол одоо тэр залуу Минасу сонин болонгууд нэг Минасу харцах гацж байгаа шиг тэр охинтой байгаад санагдсан заяа. Тэнгүүтээ надад нэг тэгсэн мөртөө тэр охин тэрийг мэдээд байгаа мөртөө нэг надад жоохон үрдмөрч юм шиг санагдсан юм маань. Нэг нөгөө нэг хүүтэйг авангуудаа 3 хоног дараалж өгсөн тэгнээсээ салахгүй. Яг үнээр ихтэй тэр залуугийн толгойг эргүүлэх гэж юусэн юм хийсэн юм баг юу ч хийхгүй зүгээр сууж байгаа л тэгэл нөгөө залуу нь заа гэл өөр дээр нэрсэн юм шиг санагдсан надад. Яа тэгэд үнэхээр уйтхарын далаар хүлээдэг хүн бол би энэ охинд уйтхар гуниг гэдэг нэр өмөр санагдсан заяа. Тэгэд бүр ингээд үнэхээр ийм хүмүүс байдаг цаа. Бодит амьдралдаг надаа нэг ийм таньдаг охин байдаг цаа. Уг нь ингээд амар хөөрхөн заа юу. Бүр ингээд үнэхээр хөөрхөн охин. Тэнгүүд юм ярангууд амар утгартай. Ингээд юм ярьдаг. Ингээд ярьж байгаа юм ч гэсэн бүр зүгээр утгартай. Би ингээд бүр уйддаг байсан. Тэр охиныг юм ярахад надаа бүр яг тэр охиныг санагдуулсан заа юу. Уйтгар далаагийн түл яг үг ингэж хүн уйтгартай хүн байж болно шүү дээ. Тэгж чи би бас айгу мохош хүмжилж ийн л та. Яг гэтээ өнөөдөр шүмжлэхээр ирсэн. It's okay. Гэтээ энэ охины нэг давуу тал нь яг нэг залуугийнхаа хойноос тэгэл үнэнч байгаа нь Сүбинийг амар татсан санагдсан шүү дээ. Сүбиний яг нэг юм яг ингээд яагаад энэ охиныг сонгосон бэ гэсэн чинь Минасугийн яг тэр red flag заныг харангуутаа бүр ингээд тилтэрсэн. Гэсэн чинь энэ Хээсүн нь өөрийн л хараал ингээд гөлөх шиг ингээд харж мараал тэгэхээр за гэд яг нэг юм
Сүби нь бол нэг юм охин шиг сонголт хийсэн юм санагцсан. За энэ сайн охин юм чинь сонгоч. Америкт сурд юм байна. Бэкграунд сайтай охин байна, даруухан юм байна, айс цан байж хүн байна. Окей гэдэг нэг юм эмэгтэйчүүд нэг сайн залууг сонгодог шүү дээ. Одоо Гүн сүнгминий сонгосон юм шиг. Санагцсан. Өөр чамд энэ охиныг тэр мэрэгжил зэрэглийн сонсоод чи ямар санагцсан? Яг надад гэтээ яг тэр сүулт нөгөө нэг яг мэрэгжил хэдрийн сонсож арай нэг жоо сонирхолтой санагдсан. Амар boring гэсэн. Өө за амар лаг сургууль муурал бараа IT майтаас ордог гэсэн шүү дээ. Тэгээд тэр нөгөө нэг англиар ярьдаг бас нэг сайн гээ залуу байсан шүү дээ. Тэр хоёрын дэд надад амар дайжгүй санагдсан шүү дээ. Арай нэг үзүү шүү дээ. Тэгэхгүй бол бас яхаа удаартай байсан. Тэгэд миний бодлоор бас чиний хэлдэг шиг тэр сүби бас тийм нөгөө бэкграунд хэдрийн сонсчод за гэж бас жоо нэгж утсан баг. Тэнгүүдээ тэр нөгөө нэг одоо ингээд би миний бас ингээд анзаарсан юм заяа. Ингээд хөөхөн царайгаас илүү бас ингээд ажил мэргэжил амар чухал гэдэм байх хүнийг татгаад. Бүр ингээд хүмүүс ажил мэргэжлийн сонсоод гэж мэгэл харах үнцг нь амар өөрчлөгдөлтэй. Одоо жишээл дээр сайн чин хээсүний юу гэдгийг сонсонготой бүр шал өөр нүдээр харж эхэлж мэглээ л тээ. Тэр бас үнэн. Гэтэ Солонгост ялангуяа амар хардаг баг. Тэр нөгөө бэкграунд эдрийн амар чухал. Тэгээд тэд нэг амар нэг брендинг юмнууд өмсөд байгаа штэ тий. Би тэгч тэрийг бас судалсан чинь Солонгос баг номер 1-т ордог гэж аахгүй брендинг юм авдаг орон заяа. Тэгснээ ихэнх залуучууд нь дандаа юм брендинг доорч нэг юмтай. Яад үл амар ингээд өнгөцгөн гэж амар дүгнэгддэг болохоор дандаа ингээд брендинг юмтай байхгүй болохгүй. Тэгмээ тэр брендинг юмнууд дандаа өөртөөж авдаг. Тийм болохоор бас хамгийн өөртөө орнуудын нэг одоо хүмүүс нь амар өөртөөж авдаг. Амар асти. Тэр чи ингээд над хүмүүс ингээд бүгдээрээ амар баян шиг бас бүгдээрээ брэнд хэрэглээл. Гэтэ үнийг ихтэй зарим дээр өрмөр тавиал авцсан байгаа хгүй. Яг үндэ баян гэсэн биш хэрэг Солонгост амар брэнд юм өмссөн байл зүгээр л баг байх хэрэгтэй юм шиг тэгж байд авдаг гэсэн. Амар аад. Тийм. Гэтэ ингээд чамд ингээд санагсан нөгөө нэг Сэм Хейсүн хоёр чинь тэр нөгөө нэг юуруу буудал руу яваад юм ярьж агаад тэгээ буцаад сэнж дээсэн штэ. Би ингээд дараагийн өдрүүдэд чамтай тааралдах юм бол ингээд чамтай юм ярина гэд тэгсэн штэ. Тэгсэн чи яг Сэм ингээд энэ охинтой юм ярих гад ингээд орсон чинь тэр охин яг тэр үед нөгөө нэг хоолн дээр Сүбийн Минжээ хоёрыг нэг орон дээр унтсныг сонсоод амар юм гутарцсан бүр олцсон байхыг хараад тэгээ тэр хоёрын яриа яваагүй ингээд нэг юм сонирн болцсон. Хэрвээ тэр охин тийм муу юм нөгөө нэг зүгээр энгийн ингээд байдгаараа байсан бол яриа нараа өөр болоод өөр сонголт хийх байсан гэж чам санагдчихэв нү. Би бас тэгж бодож амар үйлч бэлт суужсан мэт. Үснэ амар тослогтой. Ингээд тэгэл өөртөө амар арчаагүйсэн. Үсээ ядч угаачихгүй гэл. Би бүр ингээд тэр үсийг угаачмаар л байсан заяа. Чи анзаараагүй юу? Би зүгээр тослогдсон анзааргүй зүгээр нэг амар ямар ч нэг тийм стайлаг хүнгэл нэг юм автаасна байгаад тах шиг харагдаад байсан шүү дээ. Тослогдсон байсан юм. Тослогдсон. Амар тослогдсон. Яа. Хөөе шампунь момпаа цацчихад яа тийвтэй. Та амар хэцүү санд тэрийг үзэхэд. Яа. Гэтэ энэ охины нэг гоё юм заяа ингээд амар юм гайхуулж майх болохгүй. Одоо ингээл Канад манадаас төрсөн гэл англи манглаараас яриул ярина штэ. Гэтэл одоо Минасу Сэм хоёр шиг тэгэж өрөөсөө тэгэж бихгүй амар эрдэнэт хүн даруу их юу лээ. Чи одоо өнөөдөр юуны өдөр юм ааши? Монгол хэлний флекс юм уу? Амар баат эрдэнэт хүн даруу их мөрөн дэлгөөн гэдэг шиг энэ надад тэг санагцсан. Амар даруу. Надаас тэр нэг гайхалтай манаас гэж санагдсан. Саймыг тэгвэл юу гэж бодож байна? Сайм гитас амар лаг бэкграундтэйсэн тий. Би шок нэрсэн шүү дээ. Google ажиллаж исэн гинөө. Өө чиний миний найз юм байнг яриад байдаг дөө. Миний найз. Би Google ажилладаг хүмүүс л ингээ хатаа. Юм ярахаар Google гэл. Миний найз хизээ нэгэн цагт Google-д ажилланаа. Найз нь итгэлтэй чамаг тэнд ажиллана. Сэм мэм шиг Google-д ажилладаг болно. Харт. Би яг тэр Google-д ажилладаг гэдгийг сонсоод чамаг бодсон. Чи намаас хасаад амар өөр нүрч ажиж.
Эсвэл манай найзад амар таалагдах байсан байх гэж бодсон. Яагаад гэвэл дуртай Google-т ажилладаг болохоор. Тэг яг бэкграундээ сонсоод таалагдсан. Yes. Тэгсэн чинь нөгөө нэг ерөнхийлөгчийн нөгөө ачцээ мэн гэдсэн худлаа исэн юм л шүү дээ. Харин тэгс. Тэгэхээр интернетэд итгэж болохгүй байгааз. Тэр сайн чи нөгөө подкаст орсон мэсэн шүү дээ. Тэр нэг худлаа гэж хэлсэн. Тэгсэн чи тэн дээр бас нэг асуусан чинь нөгөө нэг одоо хийх юм хастингээ, катлт ингээд тэгсэн чинь баг гаргасан юм 3-1 л гаргасан гэж бассан шүү дээ. Амар их юм басан тэдний юусоо гаргаагүй тэгээд цамж шин баг охин болгонтой очиж юм ярьсан гээд баг охин болгонтой дийдэлж мэдсэн. Тэгээд тэр мэрийн айлнч гаргаагүй гэл. Тэг ер нь амар одоо ер нь бол амар бас юм гарахгүй. Тэг яг хүмүүстэй сонирхолтой гэж бодсон юм аа л мэдээж гаргадаг л хальтаа. Sorry Sam чи хичнээн олон охтууд дээр очиж ярьсан ч гэсэн чиний яриа сонирхолгүй байжээ. Гэтэ тэгэл тэр нөгөө Минасуудээ ярьж байгаа хэсэг нь ч гэсэн зүгээр амар сайн сонсдог залуу юм санагдсан шин. Нэг ойлтой юм ярихгүй л шин. Харт. За яг тий сонссороо бол тэгэл Минасуудтайгаа тэг нийлээ гарчиж байгаа юм шүү. Гэтэ яг үерхийгүүл юм байл л дээ. Гарчаад. Өөр найзхан тулцсан явжсэн. Тийм. Зургнууд нахаа. Гэтэ царай марианы хувьд бол чамд сайн ямар санагдсан? Нэг амар өрмөцөл царайтай харагдсан шүү дээ. Яны царай л хичвэрх царай муутай гэж хэлэхэргүй нэг тийм нэг модель нэг сонь нэг тийм өрмөц царайтай нэг моделүүд байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү санагдсан. Надаа нэг юм Google-ийн киноны баатар санагдаад. Ийм царай марианы нэг юм амар сонь онцгой царайтай. Энэ залууч нь гэтээ хиттэй л аягүй жоохон байсан тий. Гэхдээ нэг тийм жоохон байгаагүй дээ. 27. Жоохон биш мэн үү. Том юм бэ. Өөрийгөө яг нэг тийм сайн илэрхийлж чадахгүй байж байгаа л дуусаал эсвэл Минасу энэ залуугийн амьдралыг алсан. Минасу зүгээр тэгээд эргэлдэж тэгээ бүх залуугаа үргээгээд ганц үлдсэн залуутайгаа нийлээ гарсан баха. Yes, одоо бүгдээрээ Минасуг ярьцгаая. Хамгийн дуйлан шүүгэн тарьсан Минасу руу шилжицгээ. Минасу за чи юу гэж бодож байна? Би бүр анхаарч шоконд орчод ёо ямар сониохон байж бодсон заяо. Тэгтээ тэгээ сүүл рүүгээ тэгээл заагаа бүр тасаад аа машин заяо. Эхлээд үзэхэд надад бүр амар хэцүү бараг. Ёо мэдгүй барыг нэг өмнөөс нь ичээч чам уу. Бүр амар хэцүү заяо. Анх үзэж чадахгүй бараг нүдэн амир санагцсан. Тэгснэ тэгээ сүүл рүүгээ тэгээд бүр тасцаа заац нөөч ингэчлээ тий. Тэгснээр сүүл рүүгээ угаасаа нөгөө нэг скрин тайм багассан шүү дээ. Тэгэл жоохон мартагдал. Одоо зүгээр бодох юм бол за тэгэл ер нь фан байх юм байсан юм байна гэж бодчих. Чи юу яач? Надаа ингээд хамгийн нэгт манай нэг найз идэх байхгүй. Минасу амар хийтийцэн заяо. Ёо гэл. Тэгээд яг чиний хэлдгээр ингээд анх ингээд амар шоконд орсон цаг энэ одоо юу игээд байна гэдэг. Тэгээд надаа ингээд анзаарсан юм нь одоо ингээд Минасу чинь амар царайлаг бүр ингээд байгалийн царайлаг охин байгаад байгаа байхгүй нэг тийм химэл мэмэл биш. Царайлаг ядчихад бүр баян юм аа. Ядчихад хил устай юм аа. Нөгөө дигээ бодоод тэнгууд одоо энэ охин ер нь бол одоо ингээд нийгэм дээр гарах юм бол ер нь амар юм ранкинг өндөртэй охин байгаа даахгүй. Царай мөнгө юу л бүх юм байдаг. Тэгвэл ер нь ингээд одоо ингээд ийм хөөрхөн хүн чин ингээд цаанаасаа бүр ингээд тийм нэг одоо эготой байгаа штэ. Одоо ингээд амьдрал дээр ч гэсэн энэ охин нэг залуу руу хараад энэ залуутай би одоо ингээд өдийтэй энэ залуутай флирт налий гэл тэх юм бол шууд одоо тэр залуу нь хурж ирдэг те. Амьдрал дээрээ угаасаа тийм юмтай байсаар байгаа сурцсан. Тэнгүү тэр нэвтрүүлэгт ороод амир тэр залуучуудаар ингээд тоглох гэж үзсэн юм. Тэгээ тэр охтуудад ч гэсэн тэрийг батлах гал би энэ залуу дээр очиод тий жоохон ингээл хаанд өгчих юм бол бүгдээрээ надад тайртай болоод туртай болоод миний араас гүн гэд амар тийм ихтгэлтэйгээр дайрсан надад санагдсан заяо. Тэнгүүд ингээд хинч тэр охинд үгүй гэж хэлдэггүй заяо. Ер нь бол бодит амьдрал дээр тэгэл яг тэр сэтгхүүгээрээ бүх залууд дээр очиод яг ингээд тэр тэгж залуу болохын дээр азаа үзсэн зүгээр л өөрийнхөө эгог тижихийн тулд тэг санагдсан. Миний өнцгөр за ингээд нэг залууд дээр очиод гэл жоохон чихэнд нь би чамтай явмаар байна гэл хэлчихэл юм бол тэр залуу ингээл араас нь гүгэл гэл өөрийгөө ёо би ч та хөрхөө ох юм гэл одоо тийч мэдэрдэг ч юм уу тийм мэдрэмжээ ингээд авах гад зүгээр ингээд тэр залуу яг таалагдсан даа биш.
Зүгээр л өөрийгөө бүртлэх гад би ийм сайхан охин шүү гэж тийм санагдсан. Чамд юу санагдсан нэг тийм эго тийж их гээд. Ааха. Гэтэ надад тэр нь бас нэг бодлын бас амар өөртөө итгэлгүй ч байгаа юм шиг. Тийм яг нэг тийм эгогоо нэг гаднаас ингээ авахгүй тийм залуучуудаас би гоё гэдгийг мэдрэх гээд байгаас тийм ч тийм чинь өөрөө хэрэг үнэхээр гоё гэж өөртөө тийм амар итгэлтэйсэн бол тгийж амар тийж явахгүйсэн баг. Тэгэхээр бас яг нөгөө талаараас амар өөртөө итгэлгүй юм шиг байгаа байхгүй юу? Тэг надаа ингээ чинь ярианаас нь чинь залуулган дээр очсноо. Би хөөрхөн байна уу? Чи ганцхан намайг сонгох уу гэх нэг сонир тийм ярилж тэр нэг анзаарсан тий яриад байгаа юм. Чи өчтөр намайг харсан уу? Би амар гой болгочихсон юм саараагүй мөгөл. Нэг амар сонио данаа гэлчи өстө хамгийн хөөрхөн байна. Чи номер 1 би өстө зөвхөн чамайг сонгоно. За нэг тийм сонсгол бүр ингээл дайраал бүр сонсохгүй л нэг хүчих гэж байгаа юм шиг. Үгүй тэгсэн чинь тэр чинь нөгөө нэг 10 жилдээ айгу ер нь жоохон тарган царимутай байсан юм билээ шүү дээ. Тэр 10 жилийн зургийг харсан уу? Үгүй харахгүй. 10 жилдээ ер нь жоохон юм махлагтуу охин байсан юм билээ. Тийм юм одоо ингээд тэр чинь ингээ махлаг нэг тийм охин болцохоор ингээ нүдний давхраа байхгүй хамар мамрын жоохон юм хавтгаа болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд жоохон явц дундаа ингээд турсан юм билээ. Тэр багийнхан зураг нь яваадсэн чинь яг хөө царай нь бол байгаа. Гэтэ нэг юм махлагтуу охин. Түүнийг юм 10 жилдээ нэг тиймэрхүү байсан өөртөө итгэлгүй одоо хичнээн 1000 хөөрхөн болсон ч гэсэн тэр нь ингээд комплекс болоод үлдсэн юм шиг дотроо санагдсан. Тэгээ заавал баталгаа хэрэгтэй. Одоо чиний хэлдгээр намайг чи зөвхөн намайг сонго гэ тэ. Тэгжээж ингээд нэг юм өөрийгөө улам хөөрхнөр мэдрэх гээд идэх ч юм уу тэ. Аха. Тийм эго нэлзан тийм л юм байна л та. Чихтэй тийм хүнтэй таарч исэн үү? Тэг хүмүүс чинь тэр ах юм pick me гэдсэн тий. Одоо зөвхөн намайг хүрхэн гэж хэлээ. Гэтэ яг тийм үс юу н байдаг л гэхдээ яг би таарч байгаагүй. Чи таарчсан? Би таарч байгаагүй. Бас гэтэ би бол төсөөлж байна 10 жилд бол нэг тиймэрхүү охтууд байдаг. Нэг юм өөрийнхөө хөөрхөн гэдэгт амар баардцсан. Юу л бол юу хийж чадна гэдэг нэг тийм сэтгүүтэй. Гэтэ надад бол Минасуугийн одоо стил нь амар гоё исэн. Тэгээ тэр өмсөж байгаа тэр хамгийн үнэтэй юмнууд зүүсэн байсан Минасуу байсан юм л ш. Тэр одоо орцож байгаа хүмүүсийн. Тэд гол нь нөгөө нэг амар тийм нөгөө нэг брэнд нэг ил гарсан юм зүггүй мөртлөө. Тэр өмсөж зүүсэн одоо зүлт мүлт тэр бугуувч нь $40,000. Тэр хамгийн анх нь өдөр өмснө Zara-ын патаж өмссөн ирнэ. Өмссөн байсан нөгөө нэг зүлт байгаа ш. Van Cleef-ийн $10,000. Тийж хувцалт хайрт. Тэг бүр яг баян байгаас энэ бол яг л мөнгөтэй яг хүүхэн байгаа байхгүй. Аа. Тэгээ Хесүнийг болохоор Хесүн ч ингээд амар юм лого моготой юм өмсөд тэнхтээд тэр Сүбин ч гэсэн тэр Dior Morch илүү ямар ч LV-ийн ч илүү нэг юм аим бичгтэй цамц ёо хүмүүс please бичгтэй юм битээ өмсдөх үү. Ёо наа чи бүр үнэхээр хямдхан харагдуулдаг нэг юм яагаад хүмүүс тийм бичгтэй юм дуртай гэдэг юу. Яг бичгтэй ч гэсэн зүгээр амар гоо стайл хийсэн байж болно шүү дээ. Тэгэхэд мэдхгүй ерөөсөө нүү тийм амар юугүй бас санагцсан. Нэг тийм зүгээр л логонд нь бол авцсан. Тэр нэг юу ямар стайлт нь хамаагүй. Яг. Тийм тэр нь яг биш байсан баг. Тэгээ тэр нэг залуучдын зүгээд байгаа юм нэг сонио. Тэр хиний бас нөгөө зүгээдсэн шил мэлнэр таалагддаг юм шиг надаа. Хиний. Нөгөө сингэлийн зүсэн нэг юм бөрбөрийн шилээсэн үү? Хин тийм амар. Йоо, наа шилээ тайлта. Дандаа ингэ шилээ санагдаагүй тэрний сонио харагдаад тэ шилээ тайлт хамаагүй дээр харагдчихсан. Тэр залууг юусэн нэр яриаггүй юм ш. Тэр ямар залуу байсан бэ чам? Тэр бол гэтээ амар яг уу Минасууг бол сонирхчихсан. Минасуу бол ер нь нэгт байсан. Тэсэн чинь минжээ хойноос нь амар гүгээд бүр ингээд тэр залууд бас зэ олохгүй заяа. Тас зурчаад чи миний ингээд нөгөө батарей жагчаад баг ингээд нөгөө ингээд гарандаа зуучаад чи бол минийх гээд хөдлөхгүй байгаа дан санагдсан. Тэнгүүдээ нөөдч үгүй гэтээ одоо ямар ч гэсэн би Минасууд дээр тэр одоо тэ юу явмаар байна гэд яваад тэр Минасуугийн ямар тэнэг цантай хин мэдтээ. Йоо тэр бүр юу болоод байгаа юм бэ те. Миний болохоор бодлохоор Минасуу анханасаа тэр Сүбин л сайн байсан баг. Ааха. Тэгээ Сүбин өөрийг нь жоох өөр охин мохонтой хатсан ч юм уу өөрийг нь хажууд суугаагүй моогүй гинг тэнт нам шахах дараа зөвхөн намайг гэхгүй гэж утсан өөр залуучууд өсчээдсэн юм шүү. Харин тэр чин тэгээд өөрийнхөө нөгөө нэг батлах гад
Би энэ хараа сүнийл рүү химбэлээ тэр залуу руу ингээд очиж ганц ингээд сэтэн хаяхад л надад сайн болно гэдгийг хүмүүст ингээд харуулах гэдэг юм санагдсан заяа. Ингээд батлах гад тэгээ тэр нь бол буруугаар иргсэн те. Хитэн дэше өсчихөж байгаа тэгээ. Тэгтээ яг оо сонирхолтой байсан мэс. Гэтэ тэр залуугийн чамд характер нь ямар санагдсан юм? Сүнгил үү? Тийм. Яа муха яраа. Сонсогчтой манай найз айгу муха ярвалаа. Мэдгүй надаа анхнаасаа л нэг таалагдаагүй нэг тийм амар худ бой шиг. Нэг худ бой шиг санагдсан. Амар худ заяа. Тэгээд хүмүүс амар туртайсан юм санагдсан шүү дээ. Хүмүүс юу амар туртайсан байхгүй залууд. Тэгэд минжид угаасаа туртайсан болохоор тэг энэ хоёр ингээд жоохон нийлж мэлэнгүүт амар дэмжиж минжид исэн юм шиг бэлээ. Надад болохоор анхнаасаа угаасаа минжид ямар сэтгэл байхгүй харагдаад байхгүй. Нэг худлаа. Тэгэл хүмүүс болохоор мэдгүй тэгээд жинээсээ сэтгэлтэй тэг гоё нийлээд байна гэж бодоод байгаа юм хайшин заяа. Тэгээд нийлэхэд амар дэмжиж тэгээд энэ залуу хамгийн их followers авсан юм билээ. Single Inferno-г оруулж. Тэгсэн чинь нөгөө reunion гарсан штэ. Тэн дээр минж намайг ghostлсан гэж чи үзсэн тэрийг? Ghostлсан гэж хэлсэн штэ. Тэгсэн чинь шууд 100,000-аар үзсэн. Followers. Угаасаа тэр амар хот боёсаа бүр ингээд нэг юм өөрийгөө мэдэрч амар тийм үсээ дандаа ингэдэгтэй чи нэг юм гараараа нагарда. Йоо би бүр түрүү таатай. Тэр нөө шилээ ингээл Burberry гэж хэлэв шүү. Тэр бүр үнэхээр мэдгүй надад тэр залуу яг чиний хэлдгээр анханасаа л минжээд тэр залуугийн тайп байгаагүй. Тэр залуугийн тайп амар эмэгтэй л байсан баха. Минжээ угаасаа нэг тийм залуу ялгаж чаддаг юутай биш ах шиг басан. Тэгсэн бол энэ залуу анханасаа буруу залуугаа сонгоцсон баха. Тэр минжээ ч өөрөө супинтэй явчих супи амар гоё нэгэд хэлсэн мэт. Тэрүүс нөгөө нэг ямар залуу сонирхдаг одоо тайп олоогүй нөгөө залуу ялгч мэдтгүү ч юм уу. Тэр нөө хамгийн анх нөгөө нэг нүдний шилний дэлгүүртэй залууг сонгоод би хөөхөн царайтай залуу дуртай муртай гэж cute гэдэг. Тэрийг л харчд юм шүү. Ердөөсөө л характер хамаагүй минжээд хөөхөн л ах хэрэгтэй. Cute царайтай. Хандэл яг хүн одоо тийг зөвхөн царайгаар явахгүй гэдгийг одоо ойлгосон байлээ. Яа харин тийм ээ. Гэтэ ингээд ууг нь бол ингээд минжээг заяа ингээд Европын одоо ингээд орчинд ингээ харах юм бол үнэхээр гоё бие хаатай охин байгаа байхгүй юу? Үнэхээр гоё заяа бүр одоо ингээд минжи шиг биетэй болохыг хүсдэг юм Европ охтууд байдаг. Одоо Европч бодох бүхэлдэн дэлхийд даяар заяа. Тэмүүл Солонгосын тэр хөөрхөн байх стандарт нэг юм чүдэнт шиг байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Одоо булчин хөгжөөгөө. Ер нь ингээ булчин бахтай турангаа. Тэг цагаарст. Тэгэл яг тэр минжигийн тэр гэтээ бас нэг одоо ингээд тийм хөөрхөн туранхай шүдэнт шиг охтууд ингээд харна штэ. Тэгвэл ингээд нүдэнд бас нэг тийм шүдэнт шиг л хүмүүс харагдаад байгаа штэ. Тэнгүүд яг минжигийн тэр нөгөө нэг тэр шилбэн амир юм бүдүүн байгаа нь ингээд хитрхи бас богино падлааж өмсгөө зөөр гоё мурт падлааж өмсчүүл арай илүү бие нь гоё харагдах юм санагдсан зэгцтэй. Чамд тэг санагдсан уу? Тэгээд гэхдээ хаа тэг өөрөө угаасаа юу юм чинь тэгэл атлет үсттэй угаасаа. Тийм чинь тэгээ тийм л баг. Гэтэ минжин надад шок нурс юм бас 30 таа мэлэн штэ. Тэгчаач юу? Тий. Тэгчээс тэр охин шиг ерөөсө тэр нэг насмасаа ингэж амар юм болоогүй байгаас тий. Тэгэд хинч тэрийг анзаараагүй байхгүй. Тэгэд нөгөө нэг 30 таа юм. Би 30 таа. За зөв ойлгосон юм. Юу нэг уунчцсан байхгүй. Би минжи 30 таа гэж бодоогүй штэ. Харин тэгээ Өчиг тэр нөгөө нэг тэр сценийг юу гэж бодож байна минжээ ингээд насуудын ярилцж байгаад ингээд амар гараа ингээд мөрөн дээр нь тавиад ярьдаг тэрийг чи үзээд чад ямар сэтгэл төрсөн яа эхлээд нөгөө нэг минасуу ингээд амар сонин зан гаргаад тахт нэр очиж нэггүй хилдэггүй махтаа гэж ботсон л тоо гэтээ нэг гар мараа тавин жоохон эвгүй л харагдсан шүү дээ би яг мэдгүй нэг жоохон эвгүй байсан ямар ч тэр нөө юу гэтээ хүмүүсийн би зөв коммент уншсахгүй юу. Тэгсэн чинь одоо нөгөө Америк одоо юу одоо вестерн хүмүүс болохоор минжээ угаасаа зүг хийсэн хэлэх хэвээр яг хөө тэр гармаар үний тэр нэг тийм амар юм тооцох байгаа байхгүй юу. Тэгсэн чинь солонгосуудын комментиг харсан чинь амар байсан баг амар бүлэг шиг байсан гэж. Ямар тэгцээсэн. Тэр уулзалтан дээр хүртэл өөрөө үзчихэд тэгсэн чинь яана би ингээд харсан чинь чамаа яг нэг бүлийдэд байгаа юм шиг харагдаж байна гээ. Өөр хүртэл хүлэн зөвшөөрсөн ш тэрийг. Би тэгж хэлэх хүртэл нь ерөөсө бүлийдэж гин гэж ботог өгөөд тоо.
Ада тийм өнцгөр юус харагдав. Надад ихтэй жоох юу байсан. Тийм үү? Аха. Тэг яг тухайн үед жоох юу байсан ч гэсэн нэг тийм амар бүл гэж бодог байхгүй юу? Гэтэл надад тэр Минжэгийн нэг сонин зан гаргас одоо Минжэгийн Сэнгэл хоёрын нэг гаргасан зан юус таалагдаагүй тэр нөгөө хамт унтсан гэж хэлдэг. Тэр нөгөө нэг юун дээр ингээд байсан шүү дээ. Ингээд бүгд тэр хоол идчихсэн шүү дээ. Тэгсэн чинь би ганцхан чамд хэлэхдээ битэл яриа амар чаан гэд хоёул яриа суугаад надад сайн санагдсан. Тэрийг бас нөгөө солонгос одоо үзэгчд нь яг тэр хэсгийг тэр энэ хоёр хоёулаа бүл хашигсан гэд амар тэгж шүмжлсэн юм бэл. Одоо нөгөө хин рүү тэгсний нөгөө хин рүү манай нөгөө хэлсэн рүү чи хинч битгэлээрээ зав гэснэ. Энэ хоёр унцсан. Тэр Сэнгэл амар санамаас дээ. Энэ хоёр хамтны хорон дээр унцсан гэсэн. Энэ Сэнгэл чинь хэдэн настай юм бэ? Хөгшин хөөе. Тийм үү? За хоо хөгшин биш юм байна. 20 тавтай. Жохон амар жоох хөгт. Гэхдээ 25 тагч жоох хөгт гэх юм уу? За зэхгүй. Ямар 20-тай залуу байгаа шүү дээ. 10 жил, баг 10 жилийн хөгтүүдийн хийдэг юм аа. Тэр тэгсэн гэж хаа махаа гэл. Ёо. Тэр нээр санаас. Гэтэ тэр ярианы дараа Минасу амар уйлсан тий. Тэнгүүдээ нөгөө уйлцалтан дээрээ хүртэл уйлсан ш тэр сценийг үзэж байгаа дахиж уйлаад. Дахиж уйлаад. Тэ уйлахаар юм бол бишээсэн гэж би бодож байна. Тэр охин зүгээр баяал үсцэн болохоор тэгээд нэг тийм амар дураараа исэн юм шүү. Нэг тийм үгүй гэж заянуулж үзэггүй баха. Тийм бах тий. Тэгэл чи ийм сонин зан гарсан марсан гэлчингүүт амар шоконд ороод тэгэл үлдсэн юм шүү. Би болохоор ингэж санагдсан заа яг ингэж сүүл рүүгээ өөрөө ингэж жоох ингэж өөрөө тэр нөө сэм хэлсэн штэ ингэж охтууд ингэж сүүл үед надтай ингэж жоох ингэж нэг сонио харьцаад байгаа гэд нэг юм цикэндээ хийх ч одоо юу гэх юм бэ? Би чи зан гаргаад байгаа магаа гэд нэг сэмтэй ярилцаад хэлсэн штэ. Тэгэд гисэн чинь яг ингээд өөрийг нь бас охтууд нэг юм сонин зан гаргаад ангууд нэг жоох юм займаага барьсан юм санагдсан заяа. Тэгээ өөрөө яг сүүл рүүгээ юу болоод байна гэж жоохон ганцаарцсан ч юм уу тий ингээд минжээ зинжээ жоохон зайгаа авч маваа сонин зан гаргаад ирч амар сонин байсан чинь нэг нь ирээд яг өөрийнх нь чин үннийг ингээд хилцэн чинь тэр нь амар хүн дээр тусаад амар ингээд уйлсан юм санагдчих надаа ингээд нэг юм ингээд яг нэг юм ингээд хүмүүс жоохон гадуурхаад ч юм уу ингээд тий нэг юм займаага барайл ирээл яг тэгсэн чинь нэг нь давхар яг ирээл баттгаал тий чи юу юу яг өөрөө юу хийсэд байгаа мэдхгүй зүтгүй өнгөн бүр ингээд яг ингээд амар ингээд яг үнэнгийн хэлээл амар шаналал ингээд уйлсан юм санагдсан тэгсэн баг уйлцлан дээр хүртэл уйлаа би бүр тэрийг сонсчоод харчаад ёо энэ охин амар зовсон байна да гэж бодсон. Тэгж ботсноо дургу үрээд эн чинь юу жүжигчин шүү гэж бодсон. Хичээд байгаа биш үү чи? Хурх 3-4 кинон тоглолцсон билээ шүү дээ. Харин тийм. Ер нь бол ихэнх нь бол тэгэл алдартай болох гэж л орж ирсэн угаас. Шоу их гэж л орж ирсэн баг. Шоу болсон. Үнэхээр болсон. Хөөд надад шок норсон юм тэр нөгөө гойны сонгодог нөгөө залуу шүү дээ ядаргаатай. Тийм. Тэр чинь хөөе. Бас кино тоглож ирсэн юм байна шүү. Драма. Йоо. Бас жүжигчин болох гэж байгаа юм та. Гэхдээ тэр залуу чинь нэг юм бас нэг өөр жүжигчинтэй амар төстэй харагдаадсан. Би их хин гэдгийг мэдэхгүй байна. Тэр нүдэн шилний дэлгүүртэй залуу. Нэг солонгос жүжигчинтэй амар төстейсэн. Би их тэр залууг нь. Ихгүй би бол тэр Сүбинийг л нөгөөний хинтэй төстейсэн. Сонжунки тий. Тийм. Хөдөлтөө Сүбин штэ. Амар нүрийн анслуулсан юм л штэ. Really? Өвнийг яслаагүй юм шиг харагдсан биз дээ. Би ам шоконд орсон. Тэр нөгөө өмнө байсан зураг нь бас яатсан бэл. Дэлгэгдсэн байлээ. Тэгсэн чинь амар нүрийн анслуулсан байл яах вэ? Би шоконд сод эрэгтэй юм эмэгтэй бүл тэгэл. За тэр тэгтээ нүрийн анслуулсан ч яах вэ тэгээд. Таарн тус бүгд. Ямар ч байсан. Бүгдээрээ л анслуулт юм чи. Гэтэ надад бас нэг сони юм амар ядаргаатай нэг охин болгоны нэг Мисс Кори юм тий. Яа. Заавал Мисс Кори байж орох юм шүү бараа. Тийм ер нь ингээ бүгдээрээ би нэг харж исэн хайлтал таньдаг хүмүүс юм шүү л шүү. Тийм минус үучин бас Мисс Ойрт мөрт болж исэн юм л шүү. Тийм. Тэгэл
бөөнл мис хүмүүс орсон юм байли. Тэгэл ямар ч ажил төрөл хийдгүү бөөнл модель хүмүүс тэгээд тэгэл яг одоо Солонгос тэгэл мөнгө олдог юм байл хүү дээ. Олдог уу. Эдгээр чинь нэг гарч ир нэг амар фолловерстай болоо тэгээд амар юу аав шүү дээ. Айд мэд аваад мөнгө шүү дээ. Instagram-аар. Би гэдэг Netflix-ийн ийм шоунд ороод цалин авд юм болов уу? Аав шүү дээ. Авах тий. Аха, тэгтээ нэг хит авд юм бол мэдэхгүй тэгтээ дайггүй авдаг баха. Тийм бах тий. Гэтэ нөгөө гэрээ игээ тэгээд яд юм шиг л шүү дээ. Одоо нөгөө нэг шоу дууссан ч гэсэн бүх нөгөө нэг янз бүрийн нөгөө хамт хийх мэх айд мэд юу гэдэг тэр мэдрэн заавал байна гэл. Нэг бас нэг гэрээ мэрийд. Тэгтээ надад нэг амар шокон дөрмөр юм. Тэр нөгөө Singing Inferno продюсерүүд дээ шүү дээ. Нөгөө нэг хосууд худаагаас нийлэнгүүтээ гарчаад анаа салаад байгаа таалагдахгүйсэн гинэ. Тэнгүүтээ гэрэн дээрээ хэрэв хүү сонгох бол гарчаад заавал хүү ирхэн гэж биччихсэн ч гэж. Йоо, тэр чинь бүр арай л амар юм шүү. Йоо, за сайраач тий. Хүний ирэх зүртэй. Харин тий. Тэр одоо чаас бас жинээсээ үрхээс гэж бодлоо юм билгүй. Гэтэ сайрч тий. Гэтэ ингээд надаа ингээд бусад одоо ингээд ийм Европ, Америкийн одоо ийм дейтинг шоунуудыг үзэнгүүд амар ийм илэн далангуу заяо. Бүр ингээл амар ийм илэн далангуу. Тэгвэл Солонгосын энэ тийм илэн далангуу биш хэрнээ тийм сонирхолтой. Амар сонир. Уг нь бол тэд нэг нэг юм харуулахгүй байгаа заяо. Тэгсэн хэрнээл нэг юм сонирхолтой. Эсвэл хоёулаа Солонгос юм дуртай болохоор сонирхож үзээд байгаа болов. Үгүй хаа би бас нөгөө юмор гадаадууд юу гэж хэлж мэлжигээ комент уншихаараас. Тэгтээ тэд нар болохоор яг өөрсдийнхөө нөгөө тэр Америк шоунд зарим нэг ихний амар траш штэ тэгэл нэг амар онцгүй нэг тийм хараад ингэ догтлж магадл юм ерөөсөй байхгүй. Тэр тэд нар Солонгос шоунууд зэрэг амар догтлдог тэр нь амар гоё байдаг гэдгсэн. Тэр яг тийм бас нэг дунд нь орсон шиг ингээл жоохон догтлж байгаа юм. Тэр Иван нөгөө нэг Кон хоёрын нөгөө бассейны дэйт тэр бүр авирсан те. Тэнд нэр бол догтлсан. Тэд тэр сүүлд хоолнд хамт ордог нь бүр нэг бүхэл бүтэн нэг анги тэр хоёрын яриа болсон шүү дээ. Тэр хоёр тэгээд гарч баг болцчоод дуусгаас тий. Одоо болцыг гээд ярьж мээрээ тэр хоёрыг бол болцчихсан ч гэж. Тэр хоёртой болцох хаа миний бодлоо. Хүчсэн чи тэр охин ч бүр чи тараагүй нэр холбогдчихсэн юм билээ шүү. Харин тийгс. Тэр бүр амар одоо гацдаг бүлт. Миний хайртай шүү дээ. Хайртай. Хөөе Big Bang чинь миний бүр үнэхээр тийм. Хизээч миний листнээс гардггүй бүр ингээд дууг нь үнэхээр сонсож Солонгос хэлийг ойлгохгүй юм байж уйлж болоод харуу маруугийнхын видеог нь үзэж үзээл. Тэгвэл үнэхээр уйлж уйлдаг байлаа. Кино шиг видео хийдэг чанартай хамтлаг байсан шүү. Тийм. Тэр мөрөнтэй нэр холбогдчихээн гэхээр би бүр бас овоо том гар байна гэж бодсон. Тэр охиныг харин хэр баг тийм. Угаасаа амар холоорстой байсан юм шиг л шүү дээ орж ирсэн юм. Гэтэ тэр охин чамд яг царай нь хөөрхөн санагдсан уу? Хөөрхөн санагдсан. Амар хот охин шиг санагдсан шүү дээ. А тийм. Амар нэг тийм жоохон ихтэй надад солонгосууд нэг таалагддаг юм заяо. Амар хот харагдаж байгаа мөртлөө амар нэг cute дайшлаад байгаа надад санагдсан нэрс. Заавал cute ах хэвээр юм уу хайш нэг охин болгоно чинь гоо амар хот байгаас тийг нэг царайдсан юмсан. Хот ээж. Нэг мэдгүй юу гэхэд ааш чинь. Тэгээ би нэг өөр бас нөгөө нэг зөндөө солонгос бас өөр юм үздэг байхгүй юу дейтинг шоу. Тэн дээр ч гэсэн ингээд амар юм гоё ингээд амар элеган нэг ингээд амар гоё модель зурдаг шиг яждаг амар. Ингээл нэг cute ажлаас мэдгүй яагаад why? Залуучууд нь тийм дуртай болохоор тийм болов. Тийм ба. Амар ямар ч сороос охин болгоны амар cute ах гаддаг. Тэр надад жоо таалагдсан. Гэтэ гом бол гоё охин байсан. Гоё ясан. Тэр нөгөө моделийн зураг авалтан тэр нөгөө хосороо зураг авахлахад л би тэр үед энэ охин ч гоё охин юм бэ гэдгийг анзаарсан шүү дээ. Тийм. Би яг ингээд харчаад ингээд яг вэ нэг юм бөөрөнки царайтай юм яг юм солонгос охин шиг царайтай бол биш юм бэ, жоохон онцгой царайтай юм бэ. Тэгэхээр нэг тийм амар нүдэн тусаагүй. Тэгсэн чинь тэр нэг хосороо зураг авахулдаг хэсэг дээр л ёо. Тэр дээрс амар хот байсан. Гал. Тэгээд энэ гонч угаасаа нөгөө түрүү сизний нөгөө шиан биш дээ. Тинтэ найз юм л шүү дээ. Тэр охин маань хаана яваа вэ? Чиано.
Мэдгүй. Тэгтээ тэгээд тэгэл followers болсон тэгээд ажиг. Хөө тэгтээ нэг инээдтэй юм шүү дээ. Минасу интернет гэж. Минасу хин рекоменд хийсэн гэж. Нөгөө нэг Гонхийн сисийн өөлдөг. Нөгөө урт үстэй хар охин үү? Йоо. За тэр охин гэдэг амар сонио охин байсан. Харин. Тэр чинь найзууд юм биш нэ. Чааваста. Тэр ч угаасаа тэр Минасуг чинь тэр Гонхи гэдсэн биз тий. Минасу л гэдэг гоё ялгаж чадсан. Тэгэл. За характерын хувьд бол тиймэрхүү зантайсан. Тэгтээ яг нэг тийм сонирхолтой нэг тийм жоохон хүн байвал бас үзүүштэй юм шүү те. Түрүүс чи хийс тийм сонирхолтой байхгүй жоохон уйдгартайсэн шүү. Тэр нөгөө нэг одоо шоуны шүүгчигээд байгаа залууч нь л гоё болгосон шүү дээ. Декс үү? Тийм. Би Дексийн сизнийг үзээгүй шүү. Би зүгээр тал урсгал үзэж тэгээд би Декс амар гоё гэдээ харна. Дексүүдийн хэсгийг үзээ тэгэл хайцсан шүү. Би чамайг амар үнэнчээр үздэг юм болов уу? Үгүй би тэгээд уйдгартай болохоор нэг ихлүүл хайчдээ шүү дээ. Тэгээ тимэйтийн Декс. Надад бол зөв чамаас одоо бүх одоо Inferno хийс үзсэн шүү дээ чи. Дүү чиний 81 эмэгтэй 81 эрэхтэй. Угаасаа ихний тэр эмэгтэй амар гоёсэн шүү. Чи яа юу? Тийм ээ. Би ч надад ч хэлчихсэн. Тэрийг гүцэх охин гарч ирээгүй. Тэр өстө гүнж гэсэн тэг. Принцесс шиг л. Тэ тийм юм cute мут зан гаргадаггүй. Яг элегантаараа байдаг. Тийм нас надад таа. Надаас яг тийм нэг амар нэг cute мут байх гэдэг. Яг үн тийм нэг тийдгүү байвал шууд таалаа. Залуучуудаас мэдгүй би санахгүй байна. Залуучууд нь ерөөсөө санаанд орж ирэхгүй. Декс юм биш үү? Декс тийм ганц санаа. Үгүй надад одоо Декс биш. Икон. Икон гоё. Хүй амар туранхай юм биш тэр тэмцээнүүцийн төрүүлэл тий. Йоо. Харин тэг өгч аим шиг төрүүлж мөрүүлэл тэр гооны давуулж авахгүй боо юм болчих чинь чи надад илэрхийлэхгүй байна гэл. Тэр хоёр гоон тэггүйгээр зүгээр л Ивана сонгоо тэгээд гарч ирэх хэрэгтэйсэн. Хүй тэгээ бүр тэмцээн гинэ. Шоу дуусны дараа 6 сар бодсон гэсэн шүү дээ. Хин тэр залуу тэр нөгөө нэг таримдстай охиныг гооныг тийм ер нь ингээд тэрнийг ингээд давж туулахад бараг 6 сар шаардагдсан. Тэгж хэлээд ер нь айгу удсан. Бас өөрийн сонгоогүй болохоор нэг хаягцсан шимтэн жоо шок нэрсэн баг та. Тийм тэгээ бүр ингээд Instagram-ын амар удаа үзсэн гэсэн. Илүү үзээл орж үзээл хүн бичээл. Тэгсэн чинь тэр нэг юм зураг авалттай хахад нь битсэн чи хариу бичиж өгсөн. Тэгсэн чи яагаад гэсэн чи уур нь хүрээд намайг сонгоогүй гэн. Сонгоогүй бичиж яаж чи над руу бичиж чадчихна. Гоон үн битсэн юм уу те? Тийм. Нэг юм амжилт хүсэйчлээ юу хэлээд ямар ч сан битсэн гэсэн ингээд юм канон тоглож ирсэн ч гэлээ. Тэгсэн чи хариу бичиж өгсөн. Йоо. Бидтэй ойлгож байна. Өөрөө амар сонгогдно гэж бодсон байсан тийм. Үнэн шок гэсэн. 6 сар шокод орч явсан юм шүү дээ. Юу халдаад байна гэх. Би хаягдчихлаа гэж. Нарийн тийм хаяг. Ячаа чи тэр нэг сонгогдсон залуу нэг сонин залуу сонгогдсон ч шиг тийм. Йоо энийг сонгоодох яа гэж бодсон. Йоо. За өгдөггүй араасгүй гэдэг яг тийм төвөгтэй залуу байсан. Бүр өгч байгаа юм шиг үгээд тэнхтээд байдаг. Тийм залуучуудыг өөрсөндөө битээ ойртуулаарай өгтөө. Үнэхээр хойлоо одоо Inferno яаж нэг цаг ярина мэрнэ гэсэн. Хэдийн нэг цаг амар тийм яриштай season болсон байна тий. Харин тий. Би танарт хэлээд байгаа шүү дээ. Хүн шүүг шиг амархан юм байхгүй. Хүн шүүгээд ярих юм бол өстой баг 10 цаг ч ярих багцсан юм. Тийм болохоор энэ бол зүгээр л подкастнда оруулж байгаа. Сонирхолтой байлгахын тулд орууллаа. Битээр бол бодит амьдрал дээр хүн амтан ингэ шүүгээл сууж идэг хүмүүс биш шүү. Цайгаал шүүгээд дууж идэг хүмүүс шүү. Йоо. Харин тэгтээ яг хөө тэгээд бас хаяа нэг юм өөр юм оруулах сонирхолтой бах тий. Дараагийн сизнийг хэрэг сонирхолтой л дараагийн сизнийг оруулж болно шүү. Комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараагийн сэдвээр битээр нэрээ хэлэхэд 30 насны тухай ярих байгаа. Тэгээд манай 30 настангууд маань тэгээд мөн сонсдог бас 20-д хүмүүс байж болон сонсогчд маань бас маш сонирхолтой сэдв байх болно гэж найдаж байна тий. Угаасаа жоохон бас хойлоо 30 нас мас гэж жоохон ярьсан шүү дээ.
Тэгэхээр яг ингээд хоорондоо холбогдол орж ирчихэд дараагийн сэдв. Тэгээд тийм сэдвийн тухай ярих байгаа. Тэгээд сонсогчтой хэлэхэд бүгдэнд нь маш их баярлалаа. Бидэрийн сүүлийн оруулсан дугаарыг маш олон хүн сонссон байлээ. Тэгээд лайк дараад, subscribe дарахаа бидний мартаарай. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд энэ өнөөдрийнхөө дугаарыг ингээд дуусгая. Түр баяртай. Баяртай.